Та бүхэн дуудахгүй болох музейн олон улсын баярын мэндийг хүргэе. Намайг Соронзон болдог гэдэг Байгалийн түүхийн музейн Саан оморгийн хэлтсийн дарга. Манай хэлтээс 4 хүний бүрэлдэхүүнтэй 2 Саан оморогч, 1 Саан оморгийн ажилтнтайгаар өнөөдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Ямар ч одоо музей, олон улсын музей ч, орон нутгийн музей ч бай Саан оморггүйгээр одоо төсөөлхийн аргагүй. Тэгэхээр Саан оморг бол одоо музейн амин сүнс болж идэг. Тэгэхээр музейн үзмрийн тэр цуглуулгыг одоо хэрхэн хадгалах, авраа хамгаалах, тордох гэдэг бол манай хэлтсийн үндсэн чиглэлийн ажил байгаа. Тэгээд музейн одоо судлаачид, эрдэм шинжилгээний ажилчид, чихмэлчид, одоо биологчид, эрдэмтдийн тэр цуглуулсан тэгээд тэдгээрийн бүтээсэн зүйлсүүдийг бол бид нэр үзмэр үзүүлэх дэглэхийн өмнөх одоо тэр хадгалан хамгаалах, арчлан тордох ажлыг л ерөнхийдөө хийж гүйцэтгэдэг. Манай музей бусад одоо улс орон нутгийн музейгээс онцлог гэх юм бол байгалийн үзмрийг одоо байгаль дээрээс нь цуглуулад үзмрийг бий болгодгоороо бусад музейдээс онцлогтой. Өнөөдрийн байдлаар одоо манай Байгалийн түүхийн музей 14577 ширхэг үзмэр цуглуулгатай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрийн ихэнх буюу одоо 90 орчим хувийг нь биологийн төрөл зүйл буюу амьд туургамал, шувуу, хоёр нутагтан шавж гэх мэт биологийн төрөл зүйл эзэлдэг. Бидний Саан оморгийн цуглуулгын бодлого бол үндсэндээ хээрийн хайгуул судалгаан дээр түшгэлдэг. Бас хандив, бэлэг, олон улсаас татах гэдэг олон аргуудаар одоо Саан оморгийг баяжуулдаг. Сүүлийн жишээ гэх юм бол бид нэр одоо Америк нэгдсэн улсаас үлэг гөрүүлийн нэн ховор олдуруудыг одоо 3 удаагийн буцаалтаар одоо ингээд сүүлийн байдлаар бас тодорхой тооны үлэг гөрүүлүүдэд татан авч одоо үзмрийнхаа баяжилтыг бол нэмж байна. Энэ нь бол одоо манай Монгол улсын брэнд болохоор одоо тийм үзмрүүдүүд л цөөнгүй байгаа. Музейн Саан оморгийн одоо түүх хэзээнээс эхлэлтэй юм бэ гэхээр ер нь 1800-аад оноос эхлэлтэй. Энэ нь одоо бидний хөрш болох одоо Орос улбаны улсын эрдэмтэн судлаацд тэр дундаа одоо Козловагийн үзмрүүдээс эхлэлтэй. Тэргээрээ бас бид нар бас нэлийн эртний одоо энэ жил одоо Байгалийн түүхийн музейн 100 жил, Монгол улсад орчин цагийн музей үүссэн 100 жилтэй бас нефт холбоотой гэж бас үзэж байна. Байгалийн түүхийн музейн үзмэр үндсэндээ үзмэр цуглуулга Саан оморгтой 3 хэсэгт ингээд хуваагдаад хадгалагдчихж байгаа. Тэр нь бол одоо биологийн төрөл зүйл байна уу, үзмрийн хийц байна уу, материал байна уу. Тэр болгоноор нь одоо төрөлжүүлээд байршлыг нь тодорхой болгоод зориултын стандартын дагуу 50 өөр баглаа бодолтой ингээд Саан оморгоо хадгалан хамгаалж байгаа. Саан оморгийн бас гол үзүүлэлт одоо юу гэдгийг стандарт олон улсад тавигддаг шаардлагыг бас одоо өөрийн музей дээр бас тэр жишээн дээр ажиллаж байгаа. Музейн түрүү ярьжсэн Саан оморг амин сүнс гол одоо үнэт зүйл гэж хэлжсэн. Тэгээд удахгүй бас манай Байгалийн түүхийн музей Монгол улс төдийгүй энэ Төв Аз одоо бүс нутгийн хэмжээнд бас удахгүй бас олон улсын стандартын том музейтэй болно. Тэрийгээ дагаад үзмэр цуглуулга Саан оморгийн ч гэсэн өргөжнөө. Тэгээд Монголд бол одоо музейн салбар одоо тэр тундаа одоо музейг одоо шимтэн үзэх, музейг одоо соёлын бие бусаа хайрлан хамгаалах тийм зүйлсүүд сайжирж байгаад их баяртай байна.